улс хот маань хөгжиж явах үед хүм болгон машинтай болсон үед төгжрэлч хэцүү юм, барахлахын хэцүү юм. Тэгээд нэг жижиг авсархан машин авъя гэж бодоод их л бодсоо. Бодоод тэгээд YouTube дээр би анх нэг харсан юм. Энэ 18-19 оны нэг юм машин гараад ирлээ гээл тэр нэг Франц илээхан л олон улсын нэг автосалонд болдог шүү дээ. Тэнд харчаа тэгээд би нэг байнга явдаг болохоор энэ Suzuki гээд нэг харсан энд. Нэг машин ирсэн загвар маягаар баглаа сонирхоод ирээд ерөнхийдөө тэгээд энэ машин одоо манай дэлхийд харахаар машин юм шиг байна гэж бодлоо. Тэгээ. Дугаарт би өдөө насандаа нэг 10 хэдэн машин гэж сольсон. Дандаа ууж машин. Явж исэн оруулж ирсэн тийм машин онжаад ер нь амьдралдаа ганц нэг шинэхэн машин онж үзээлээ гэж бодоод. Тэгээд нэг юм их байна тий. Тэгээд би энэ машиныг авсандаа сэтгэл хангалуун байна. Гэхдээ эдгээр яваагаач гэсэн тэгтэл ингээд өөр би энэ тухай их уншсан, YouTube-аар харсан, үзсэн. Тэгээд ерөнхийдөө их л ам сайтай машин гэж хэлээ. Их одоо гол онцлог нь таныг хамгийн их татах зүйл нь энэ машинд онцлог нь юу байна гэж одоо тэр авсаархан жижигхэн тэгсэн мөртлөө туулах чадвар сайтай тэгээ бензин баг эддэг юм байна хэмнэлттэй тий. Тэрүүгээр их зүгээр юм болов гэж би бодоод байна. За баярлаа. Тэрүүгээр их зүгээр юм болов гэж бодоод байна.